Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. УК байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгдээр би сэтгэл санаагаа хүчтэй байлгах 6 дадлын тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр бидний сэтгэл санаа хүчтэй бол бид хүчтэй. Хүн бол санааны амьтан гэдгийг бид бүгдээрээ мэддэг тийм үү. Тэгэхээр сэтгэл санаагаа хүчтэй байлгаж чадвал бид өөрийгөө өдөөж альва юмыг хийж түүндээ тууштай байж чадна. Тиймээс өнөөдөр сэтгэл санаагаа хүчтэй байлгах энэ 6 дадлыг тантай хуваалцаж байгаадаа би маш их баяртай байна. Тэгэхээр эхний дадлд би юу оруулж байна вэ гэвэл эерэг юмн дээр анхаарлаа төвлөрүүлэх. Тэгэхээр хүнд хэцүү үеийг давхад хэцүү шттэ тийм ээ. Тэр тусмаа дэмжлэг байхгүй үед бүр хэцүүтэй. Тэгэхээр аль болох энэ үед яах вэ гэвэл аль болох эерэг юмн дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Надад энэ байдал бол зөндөө тохиолдож байсан. Энэ үед би яаж яасан бэ гэвэл аль болох эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг байсан. Хэрвээ зовлон бэрхшээл тулгарх үед зовлон бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлээд байх юм бол бид бууж өгнө. Бүхэл дээр болж бүтэхгүй зүйлүүдийг өөртөө татах болно. Тийм болохоор бид хэрэг эерэг байна, тэр хэмжээгээрээ эерэг юмыг өөрлөгөө татна. Хэр их сөрөг байна, сөрөг юмыг өөрлөгөө татдаг нөгөө ертөнцийн таталцлын хуулийн жамаар. Тийм болохоор аль болохоор эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. Тэгэхээр эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд энэ хэцүү зүйлийг давснаар ямар гоё байх болоо гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй гэдгийг сануулгах хүсэлтэй байна. За тэгэхээр эхнийх нь бол эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх байгаа юм аа. За хоёр дахь сэтгэл санаагаа хүчтэй байлгах хоёр дахь дадал юу вэ гэвэл шинэ ур чадвар эзэмших дадал байгаа. Тэгэхээр энэ яагаад сэтгэл санааг маш хүчтэй байлгадаг вэ гэвэл би жишээн дээр тайлбарлая л та. Хүн шинэ дадал эзэмшснээр сэтгэл санаанд маш их нөлөөлдөг байгаа. Жишээлх юм бол би дасгал сургуульд хийж байх үедээ янз бүрийн олон юмыг оролдож үзэх хүсэлтэй байдаг. Тэгээ аль нэг зүйл нь аль нэгэн дээр би чадахгүй байгаа тэрийг аваад өдөр болгон тэрийг дасгал сургуульд хийдэг. Өдөр болгон дасгал сургуульд хийснээр тэр маань сайжирч байгааг өөрөө мэддэг. Оюун ухаан хүчтэй болж байгааг би өөрөө мэдэрдэг. Бие махбод хүчтэй болж байгааг би өөрөө мэдэрдэг л дээ. Тэгээ өөрийгөө хүчтэй болж байгааг мэдрэх болгонд тэр зүйлийг улам хийгээд баймаар санагддаг. Нэгсэндээ сэтгэл санааг маш их хүчтэй болгож байгааг би өөрөө мэддэг. Тийм учраас та оролдоод үзээрэй. Тийм ээ, энэ зөвхөн дасгал сургууль дээр ч нөлөөлөхгүй, амьдралын бүх талбарууд дээр нөлөөлдөг байгаа. Тэгэхээр та яг юуныхаа аль ур чадварыг эзэмших хүсэлтэй байна. Түүнийгээ бүр өдөр болгон дасгал сургуульд хийснээр таны сэтгэл санаа маш их хүчтэй болж байгааг та өөрөө мэдэх болно. Бас нэг жишээ дурдахад би саяхан ер нь бол би өөрийнхөө вебсайтыг ukatumir.com-ыг хөгжүүлэх юмсан гэж маш их удаан бодож явсан л да, баг хэдэн жилч болчихв. Тэгээд надад түүнийг хөгжүүлэх ур чадвар дутагдж байсан уу гэвэл дутагдж байсан. Тэгээд хачи юм болгочоод ерөөсөө сэтгэл санаанд хүрэхгүй байгаадайсан. Тэгээ саяхнаас би өөрийнхөө вебсайтыг хөгжүүлэх тэр ур чадварыг жоохон ч гэсэн нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлснээр би өөрийнхөө ukatumir.com-ыг хөгжүүлсэн гэсэн нэгсэндээ цоошнээр хийсэн байгаа. Нойргүй бүр 7 хоног нойргүй хонжаагаад бүр хийсэн. Тэгээд одоо та хэрвээ ukatumir.com руу орох юм бол миний бүх хийж байгаа тэр зүйлүүдийг маш эмхцэнгцтэйгээ болгосон учраас олох боломжтой болсон. Жишээлбэл УК ямар сургалт явуулаад байгаа гэдгийг та олж харах боломжтой болсон. УК ямар үнэгүй материалууд өгөөд байгаа юм гэдгийг олж харах боломжтой болсон байгаа. Тийм учраас ukatumir.com руу ороод та миний вебсайтыг үзээрэй. Танд тэрүүгээр хаана юу байгааг нь олоход маш амархан, нүдэнд харахад эвтэйхэн, бүгдийг маш сайхан эмхцэнгцтэй болгоод хөгжүүлчихсэн байгаа. Та ороод үзээрэй. Тэгээд хүн ур чадвараа нэмэгдүүлэх тусам тухайн тэр ур чадварыг ашиглаад хийж байгаа юмдаа маш их урам зоригтой, сэтгэл хөдлөж хийж дуусгах хүсэл эрмэлзэлтэйгээр ордог юм шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Тийм учраас ур чадвараа сайн эзэмшүүлээрэй. За ингээд нэмэгдүүлээрэй, ур чадвараа нэмэгдүүлээрэй. Тэгээ ирээдүйд гарч ирэх бэрхшээлд хандах хандлага өөрчлөгдөж, хэрвээ би үүнийг чадсан юм бол түүнийг хийж чадна гэдэг тэр хугтгуунаа өөрчилдөг гэдгийг бас нэмж хэлэх хүсэлтэй байна.
Сэтгэл санаагаа хүчтэй байлгах бас нэг 3 дахь дадал зуршил нь юу вэ гэвэл байгаа бэрхшээлээ байгаагаар нь харах. Гэтэл бид нар яадаг вэ гэвэл байгаагаар нь харж чадахгүй, нөгөө зовлон бэрхшээлээ байгаагаар нь харж чадахгүй, бүр илүү хүндрүүлж бүр илүү муугаар харж өөрсдөө зовоодог гэж болно л доо. Гэтэл бэрхшээл өөрөө тийм хүндэрчихсэн ч юм уу, эсвэл тийм хэцүү зүйл байдаггүй. Жишээлх юм бол одоо нэг жишээ татыг өгвөл миний өвдөж байсан л да. Тэгээд дасгал сургуультай хийж чадахгүй, хийхээ хувьд хийх боломжтой. Гэхдээ өвдөж байсан. Гэтэл би тэрийгээ бүр хүндрүүлээд тэ за одоо будаа болчлоо, өвдөжлөө. Одоо дасгал сургуультай хийж чадхаа болж байна. Тэгэхээр миний нөгөө зорилго маань будаа болж байна. Зорилготой хүрч чадахгүй инээ тэрээгээд бүр хүндрүүлээ, бүр тэрэндээ шаналж ийсэн л да. Гэтэл те нөгөө яг бэрхшээл маань тийм хүнд хэцүү бэрхшээл байгаагүй. Ягаад гэвэл өвдлөө тэгтлээ муудсан юм байгаагүй. Зөвхөн эмчтэр очоод хаана юу нь буруу болсон байна гэдгийг мэдээд эмчийн заавраар нөгөө терапинд явдаг штэ тийм ээ. Тэр хэмчийн хэлсэн дасгалуудыг хийгээд нөгөө муу булчингуудаа улам сайжруулснаар өвдөх нь багассан л да. Тэгэхэд зөвхөн эмчтэр очоод яасан хийснийг мэдээд ямар дасгал сургуульд хийх ёстой, юу нь болохгүй байна, юун дээр анхаарах ёстой вэ гэдэг зөвлөгөө авахын оронд бүр эмчтэр очихгүй зүгээр өөрийнхөөрөө те цааш нь ургуулж бодоод бүр муугаар сэтгэхэд өөрийгөө зовоогоод байсан гэж болно. Тийм учраас би юу хэлэх гээд байна вэ гэвэл бэрхшээлээ яг байгаагаар нь харах. Яг байгаагаар нь хараад за энэ бэрхшээлийг давахын тулд би яах ёстой вэ гэдгээ маш тайван нар бодож сэтгэж өөрийгөө тайвшруулж яг юу хийх ёстой вэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Түүний оронд зүгээр цааш нь ургуулад бодоод бүр муугаар хараад байх юм бол бүр хэцүү болдгийг гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За дөрөв дэх сэтгэл санаагаа хүчтэй байлгах дөрөв дэх дадал нь юу вэ гэвэл хүнд хэцүү бэрхшээлээ хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөх гэдэг дээр би яг юу хэлээд байна вэ гэвэл зовж сурах хэрэгтэй. Амжилт үнэгүй олдохгүй. Тиймээс зовж чаддаг байх хэрэгтэй л дээ. Бэрхшээлтэй учирвал мэдээж зовн штэ тийм ээ. Зовлон бэрхшээл, ягаад зовлон бэрхшээл гэдэг нэртэй байгаа юм бэ гэвэл зовх учраас зовлон бэрхшээл гэдэг нэртэй байгаа тийм ээ. Тэрнээс би инээж агаад зовлон бэрхшээлийг давна гэж байхгүй. Мэдээж зовлон бэрхшээлийг давахын тулд ард нь гарахын тулд бид ямар нэгэн байдлаар зовх хэрэгтэй болно. Зовж сураагүй цагт амжилтанд хүрэхгүй. Зовхын оронд хэрвээ бид гомдлоод зовоод байна гэд гомдлоод үйлаад төвнийгээ хүмүүстэй тоочоод яваад байх юм бол бид хизээч ард нь гарахгүй. Тийм учраас бид зовж сурах хэрэгтэй. Хэрэгт зовж сурна, тэр хэмжээгээр амжилтын ард гарах учраас бид зовж сурснаар зовлон бэрхшээлээ давж туулна. Дахиж хэлээ, амжилт үнэгүй олдохгүй. Тийм учраас бид зовж чаддаг байх хэрэгтэй. Сэтгэл санаагаа хүчтэй байлгах 5 дахь дадалд би юу оруулж байна вэ гэвэл тантай адилхан бэрхшээлийг даван туулсан хүмүүс хэрхэн яаж даван туулсныг олж мэдээд түүнийг нь хэрэгжүүлж өөрийнхөө бэрхшээлийг давах. Эсвэл яг тийм хүмүүстэй танилцж хүрээнд нь орох. Нэгсэндээ тантай адилхан бэрхшээлтэй байгаа хүмүүстэй танилцж тэр хүрээнд нь орж хамтдаа бэрхшээлээ даван туулах байгаа. Ингээд 6 дахь дадал зуршилд би юу оруулж байна вэ гэвэл тийм ээ, сэтгэл санаагаа хүчтэй байлгах 6 дахь дадал өөртөөгөө адилхан бэрхшээлтэй хүмүүст сэтгэл санааны дэмжлэг өгч туслах байгаа. Ингэснээр та өөрийнхөө сэтгэл санааг хүчтэй байлгаж чадна. За тэгэхээр сэтгэл санаагаа хүчтэй байлгах энэ 6 дадал танд жаахан ч гэсэн тус болсон байх гэж бодож байна. Тэгэхээр эхнийхт нь би эерэг юмн дээр анхаарлаа төвлөрүүлснээр сэтгэл санаагаа хүчтэй байлгах дадлыг оруулж байна. Хоёрдугаарт шинэ ур чадвар эзэмших энэ дадлыг оруулж байна. Энэ дадал бол хамгийн зөв дадал байгаа. Би энэ дадалд дуртай. Тийм учраас энэ дадлыг өөртөө айрал болгох эзэмшүүлэхийг хичээдэг. 3 дугаарт хүнд хэцүү бэрхшээл байгаагаар нь харах.
Тэрнээс биш цааш нь бүр хүндрүүлээд хэцүү болгоод байхгүй байгаагаар нь харснаар арай илүү амархан түүнийгээ давж туулах боломжтой гэдгийг олж хардаг. Дөрөвдүгээр хүнд хэцүү бэрхшээлээ хүлээн зөвшөөрөх байгаа. Энд би юу оруулж байна вэ гэвэл зовж сурах байгаа. Амжилт үнэгүй олдохгүй. Тиймээс зовж чаддаг байх хэрэгтэй. 5 дугаар тантай адилхан бэрхшээлтэй байгаа хүмүүсийн игнэнд орж тиймээ хамтдаа даван туулах байгаа. Ингээд 4-дүгээрт хамтаа даван туулах эсвэл даван туулсан хүмүүсээс туршлагаас нь суралцах байгаа тийм ээ. Ингээ хамгийн сүүлд нь сэтгэл санаагаа хүчтэй байлгах 6-т нь би өөртөөгөө адилхан бэрхшээлтэй байгаа хүмүүс сэтгэл санааны дэмжлэг өгснөөр та өөрийнхөө сэтгэл санааг хүчтэй байлгах юм аа. За тэгэхээр танд энэ жоохон ч гэсэн тус болно байх гэж бодож байна. Сэтгэл санаа доогуур байгаа хүмүүст энэ бичлэгийг цааш нь дамжуулаараа дамжуул тус хүргээрээ та миний дараагийн бичлэгийг авах хүсэлтэй байгаа бол та миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгтэр дахин уулзцгаая. Хүс хийхүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баярлалаа.